За асуурын сургуулийн химийн багш Оюубат. За баг тэнгэр сургуулийн химийн багш Инх хоёр. Эрхэд эрдэм сургуулийн химийн багш Хос хоёр. За эдгээр эрхмүүд одоо маркетинг 101 подкастт маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд за Оюубат багшаас эхлээд өөрийгөө нэг дэлгэрэнгүй танилцуулаач. За юуны өмнө одоо подкастыг үзэж сууж байгаа үзэгчдээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За намайг Батаржи Оюубат гэдэг асуурын сургуулийн химийн багш. За ер нь бол 2017 оноос эхлээд одоо химийн багшаар ажиллаж эхэлсэн. За одоо чинь 17 оноос чинь 26 он гэдэг чинь бараг 10 жилийн одоо боловсролын салбарт ажилласан. Ажиллах хугацаанд бол за одоо улсын химийн олимпиадад өөрөө болон шавнараа бас одоо оролцуулж тодорхой хэмжээний амжилтуудыг гаргасан. За тэгээд шавнарын тухайд бол одоо улсын олимпиадаас нэлээд хитэн медаль хүртсэн. Олон улсын олимпиадаас бол мөнгө хүрэл медаль. За миний хувьд бол өөрөө багш нарын улсын олимпиадын авраг гэдэг энэ цолыг өнгөрсөн жил ингэж хүртсэн байгаа. За ерөнхийдөө товчхондоо бол Инх хоёр багшийн хувьд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулбал. За миний 2014 оноос хойш боловсролын салбарт ажиллаад одоо 12 жил ажиллаж байгаа юм байна. Тэгээд химийн багшаар ажиллаад химийн олимпиад уралдаан тэмцээн шалрыгаа бэлтгэж оруулдаг. Өөрөө ч гэсэн ерөн тогтмол оролцож байгаа. За тэгээд боловсролын салбарт бас үнэлгээний арга зүй төрөдөг талаар бас нэлээд ажил хийж байгаа. Тийм багш байна. 12 дахь жилээ ажиллаж байна. Хобби сургуулиас ажлын гараагаа эхэлчихээс одоо Багтаг сургуульд химийн багшаар ажиллаж байгаа. Тийм багш байна да. За Хос хоёр багшийн хувьд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулбал. Сайн бацгаана уу. Намайг Нэмсүргийн Хос хоёр гэдэг. 2016 оноос хойш улсын салбарт багшаар ажиллаж эхэлж байна. Одоо 10 дахь жилдээ багшилж байгаа. Тэгээд химийн эсти ерөнхий шалгалт олимпиадад бэлддэг. Өөрөө ч бас жил болгон тогтмол оролцоо явуудаг юм байна. Сая Оюубат багшийн ярианаас сонсоход ингэж л одоо хүүхдүүдийг химийн олимпиадад бэлддэг гэх те. Ер нь ингээд хим, мат гэл ингээд төрөлсөн хичээлүүд дээр ингээд олимпиадууд зохион байгуулагдаад байгаа шүү дээ. Энэ өөрөө яг ямар давуу талтай байд юм бэ? Яагаад ингээд жил болгон зохиогдоод ч юм уу улирал болгон ингээд зохиогдоод явд юм бол? За олимпиад гэдэг бол ер нь бол одоо товчхоноор хэлбэл одоо сурагчдын тийм ээ багш нарын одоо мэдлэгийн манлайлал гэж гэдэг миний хувьд ойлгодог. За өөрөөр хэлбэл одоо үеийн сурагчдаа үеийнхэн одоо сурагчдын дунд одоо яг одоо химийн хичээлээрээ тийм ээ цаашид гүнзгийрүүлж судлаад за тэгээ энэ чиглэлээр одоо хүнд бодлого дасгалуудыг шийдвэрлээд тийм ээ за ингэж одоо хичээл зүтгэл гаргасан энэ сурагчд одоо олимпиадад бол илүү их амжилтыг гаргадаг. За мөн ингэснээрээ цаашдаа энэ яаж байгаа вэ гэхээр тухайн хүүхдүүд химийн шинжлэх ухаанд илүү гүн гүнзгий дурлаж за мөн нийт массын хувьд ч гэсэн олимпиадад оролцсноороо одоо химийн хичээлийн одоо шинжлэх ухааны мэдлэг нь илүү гүнзгийрх юм ач холбогдолтой байдаг. Ийм ч учраас ер нь бол одоо төрөлцсөн математик, физик, хим, биологи, газар зүй, монгол хэл нийгэм гэл тийм ээ энэ бүх хичээл төрөлцсөн хичээлүүдээр бол олимпиад уралдаан тэмцээнүүд бол тогтмол зохиогддог. За энд бол хүүхдүүд маш өргөнөөр оролцдог. За тэгээд оролцсноо гэдэг бол зүгээр одоо явж очиод тийм ээ өнөөдөр бүртгүүлээд маргааш оролцохын нэр биш. Энэ бэлтгэхийн тулд энд оролцохын тулд бэлдэх хэрэгтэй. Бэлдэн гэдэг бол цаана гаргасан их хүч хөдөлмөр байгаа. Энэ нь бол хүүхдүүдийн одоо цаашдын ирээдүйд их одоо ач холбогдолтой юм зүйл байхгүй. Тэгэхээр ер нь бол бас нөгөө дан ганц одоо бага анги, дунд анги те ахлах анги олимпиад гэхгүйгээр багш нарын дунд бас олимпиад явагддаг юм шүү дээ те. Тийм. Багш нарын хувьд бол бас л сурагчдаа ер нь бол одоо дүүцгүүцэх юм уу тийм ээ ач холбогдолтой ийм үйл ажиллагаа болдог. За багш нар одоо юу яадаг штэ 90 онд л ийм байсан одоо хүртэл ийм байна гэл одоо нэг цаг үеүүдийг харьцуулсан юм шүү одоо зөвлөлүүд явдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр багш нар ч гэсэн энэ цаг үеэ дагаж
өөрчлөгдөж явах хэрэгтэй. За мэрэгжлийн мэдлэгээ ч гэсэн байнга дээшлүүлж тийм ээ өөртөө апдейт хийж явж явах хэрэгтэй. За ингэхийн тулд одоо олимпиадын хүнд хэцүү бодлогоодыг бодох тийм ээ. Ингэснээрээ цаашдаа одоо эцэстээ одоо багшийн мэдлэг бол сурагч дээр гардаг учраас багш нарын тухай ч гэсэн энэ бол маш одоо ач холбогдолтой үйл ажиллагаа юм байна. Тэгэхээр за энэ хоёр багшаас асууя л да. Ер нь химийн хичээл хэдвэр ангиас эхэлж орд юм бэ? Химийн хичээл одоо 6 дугаар ангиас эхэлж орж байгаа. 6 дугаар ангиас хүүхдүүд маань сайенс байгалийн ухааны хичээлүүдийг ерөнхийдөө дунд анги болж байгаа гэсэн үг шүү дээ, тий. Дунд ангиас үзэж эхэлдэг. За тэгээд 6 дугаар анги, 7 дугаар анги, 8 дугаар ангитай бол ерөнхийдөө хүүхдүүд суур байгалийн ухааны чадваруудаа эзэмших тэр хичээлүүдээ үзэж явдаг. Тэгээд 9 10 дугаар ангитай хүүхдүүд ерөнхийдөө химийн хичээлээр илүү гүнзгийрч, ажлын ухааны илүү цаад нэрийн учир онлын мэдлэгээ маш сайн эзэмшиж одоо физик, хим, биологийн ажлын ухааны хичээлд илүү гүнзгийрүүлж суралцдаг гэсэн. Одоо манай Монгол улсын зүүн хөтөлбөрөөр явж байгаа. Зүүн хөтөлбөрөөр 6 дугаар ангиас эхэлж химийн хичээлийг үздэг. Тэгээд тэтгэрээс одоо яг 8 дугаар анги, 9 дугаар ангитай миний ажигласнаар шүү те хүүхдүүд илүү авиас чадвар нь илэрч одоо химийн хичээлийг илүү цааш нь гүнзгийрүүлэн судлах сонирхолтой болдог. Тэгээ миний харж байгаа болохоор бас олимпиад гэдэг маань өөрөө сая оюутан ирж яхад санаанд орж ирлээ. Хүүхдүүдийн бас авиас чадварыг нээж хөгжүүлэх нэг том шалгуур одоо нэг том даваа болчихж байгаа шүү дээ. Олимпиад орж байгаа хүүхдүүд яг өөрсдөө олж чаддаг. Өөрсдийнхөө одоо авиасыг нээж илрүүлж чаддаг гэж ойлгодог миний хувьд. Тэгээ 6 дугаар ангиасаа сурчдаг дунд ангид байгалийн ухааны хичээлүүд ороод эхлэхээр сонирхоод физикийн, биологийн хичээлүүдэд илүү сонирхоод тэгээд цаашаа яваад ирэх хөтөн химийн хичээл илүү сонирхоод өөрсдөө илүү судалдаг болчдөг. Одоо чинь хүүхдүүд хаанаас ч мэдээлэл олоод авчиж чадна. Тэ. Яг тухайн суур хичээлээ ороод эхлэн гут нь цааш сонирхож байгаа хүүхдүүд үг хэллэг юу гэдэг тэ тэрийг мэдээлэхээр сонирхоод ингээд маш хурдан ороод эхэлнэ. Тийм гүн ороод эхэлдэг. Зуны амралтаараа яваад ирэхдээ химийн хичээлийн зөндөх мэдээ ингээд сонирхоо судалсан. Багшаасаа асуух асуудуудаа бүгдийг бичээд ирсэн байдаг байхгүй. Тэгээд тэр хүүхдүүдэд чи бид нар авч цааш нь хөгжүүлнэ. Өдөр чинь бүр том ярьц одоо сансар нисгэд химийн хичээл ингэж тусалж байна. Өө чинь химийн хамгийн сайн мондгууд чинь энэ сургуулиас гарч байна. Ийм нээлт хийсэн байна гэдэг. Онлын нэрийн хүч нь олоогүй ч гэсэн сонирхолтой зүйлсээ бэлдээд ирсэн байж байгаа байхгүй. Тэгээд тэр хүүхдүүдэд урам айгүй гоё болчихсон байдаг учраас бид нар бас тусалдаг гэж ойлгодог. Багш нарын нэг үүрэг юм гэж ойлгодог. Хуучин гэж ярих нь зөв юм уу буруу мэдгүй. Гэхдээ ямар ч гэсэн намайг нөгөө 10 жилд байхад химийн хичээлгингүүд нөө хууламжлаг хийгээл энэ тэргээл лекц мэгц орж байгаа ороод шууд валент хийлээдэг гэсэн. Тэгэнгүүт нөгөө нэг одоо болохоор яг асуух гэдэг асуултанд болохоор нөгөө нэг юм лаборатори ер нь хэр юм юутэй байт юм бол хүртээмжтэй байт юм бол сургуулиудад одоо ер нь бол гайгүй шүү. Дэжгүй болчихсон тий. Сургуулиудын лабораторийн хөрөлцөө, сурагчдын хөрөлцөө яг асуудалтай газрууд бол байгаа. Гэхдээ энд бас нэг давуу тал байгаад байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр хүүхдүүд нэг талаас бас бичлэг үзээд онлайн хичээлүүд маш олон болцсон. Тэндээс бас төсөөллийг өөрсдийн төсөөллийг маш сайн чадаад байгаа нэг давуу тал. Лабораторийн хичээл, туршилт хичээл гэдэг нь хүүхдүүдэд анх эхэлж байгаа 10-аас 12 насны гуудын хувьд бол эхлээд сонирхлын төрүүлдэг. Дараад нь тэдгэр хүүхдүүдийн мэдлэг бол маш баттай сууж өгдөг юм байна. Лабораторийн хичээлүүд ер нь бол хамгийн сайн хичээлүүд гэж үзнэ. Одоо ер нь ихэнх хүмүүс ойлгохтой болохоор энийг ингэж ойлгоод байгаа байхгүй. Химийн хичээл судалт сонгоод одоо эсэлтийн ерөнхий шалгалт өгдөг штэ. Тэгэнгүүт химийн хичээл сонгоод нөгөө имч олох гэж байгаа ч юм уу яг ийм чиглэлээр явах гэж байгаа хүмүүс л яг хүүхдүүд л яг нөгөө хим сонгоод тэрэндээ химийн сонгонд явдаг ч юм уу гэл ингээл явдаг штэ. Ер нь яг хим сонгож судалснараа өөрөө ямар мэргэжлүүдтэй холбогдож ирээдүйд ямар юм түлхэх зөх вэ гэдэг талаар бас айгүй сонирхолтой санагдаж байна л да. Энд би хүүхдүүдтэй ярих гэдэг нэг судалж ирсэн. 2021 оны судалгаагаар дэлхийн нөгөө топ мэргэжлүүд байгаа шүү дээ, тий. За топ 25-аас тэр дундаас топ 10-ыг үзчихсэн. Тэгээд тэр топ 10 мэргэжлээс 7 хичээл нь хими суурьтай хичээлүүд байгаа юм. За мэдээж хамгийн түрүүнд хүмүүс үлээж авдаг нь бол эмч байгаа шүү дээ, тий. За тэгээд эмч төр болохоор нөгөө археологи буюу онтологийн эмч, орчин шүдний эмч, гоо сайхны эмч гэдээ орчиж байгаа. Дараагийн нэг юу бол инженерийн чиглэлийн суурь хичээл маань хими хичээл байгаа. Тэгэхээр одоо энэ инженерүүд зохион бүтээгчид
одоо X-Space-д ажиллаж байгаа нөхдүүд тийм үү, NASA-д ажиллаж байгаа нөхдүүд эдгээр инженерүүд чинь ерөөсөө хим физикийн байгалийн ухааны хичээлээр сурилж байгаа. Тэгэхээр инженерийн чиглэлийн голлох суурь хичээл учраас зохион бүтээгчид инженерүүд маань бүгдээрээ химдээ сайн байх хэрэгтэй. За одоо хүүхдүүдэд хандаж хэлэх юм бол те химдээ сайн байх хэрэгтэй. Эцэгчүүд хандаж хэлвэл химийн хичээлийг судлаад явж байгаа хүүхдүүд маань инженер сэтгэлгээ хамгийн сайн хөгжиж чаддаг, маш сайн зэгцтэй болж чаддаг гэсэн. Тий. Тэгэхээр уул уурхай одоо Монголдо авч үзэх юм бол уул уурхай инженерүүд, байгаль орчны инженерүүд тэр чинь бүгдээрээ химийн хичээл нь суурь хичээлийн нэг нь болно. Суурь болж орсон гэсэн үг юм шүү дээ. Суурь хичээл нь болж орно гэсэн үг байхгүй юу? Ер нь ингээд химийн багш болоход тэгвэл яг ямар хичээл судалж яаж хийсэн бэ? Гарч ирсэн бэ гэх юм уу? Суурь хичээл нь. Тий, бид чинь Бүгдээрээ бүгдээрээ тий. Яг л хийм суурьтай. Яг л бүр ингээ багасаа хиймээр явж байгаа л бүр их сургуульд орохоос өмнө нэг таньна шүү дээ. Бид нар чинь тэгэл бүгдээрээ хийм дээр 10 жил гэж ярьдаг байсан тийм Тий, ээ. 10 10 жилээсээ л эхлээл хиймээ сурсан хүмүүс байгаа За да. хос хоёр агшаас асуух асуулт байна л да. Монголд ер нь шүү дээ ингээд химийн салбар хөгжих боломж ер нь хэрэг байгаа гэж хардаг бай. Яг манай Монголд яг химч мэрэгчлэр химээр хичээллээд тэг химч мэрэгчлэр ажиллах ажлын байруудын хувьд гэх юм бол мэдээж нэгдүгээр химч байгаа. Бүх төрлийн одоо сая ирсэн эмчилгээний салбарын мэрэгчлүүд байгаа. Түүнээс гадна уул уурхай одоо шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд бас химийн хичээлээ сурснаар сурч төгснөөр одоо ийм мэрэгчлүүдийг эзэмших боломжтой. Яг одоо яг химч мэрэгчлэр химч, химийн инженер, хим технологич гэдэг мэрэгчлэр сураад төгсөд яг бодит байдал дээр манай Монголд бол уул уурхаагаар хүнсний үйлдвэрүүдээр, эмийн үйлдвэрүүдээр яг голц хөдөлгөөн ажиллаж байна. За химийн хүрээлэн гэдэг манай Монголын химийн хүрээлэн байгаа. Тэнд бас яг судлаач, шинжээч болох сонирхолтой хүмүүс нь ажиллаж байгаа. Ер нь бол манай Монголд жоохон судалгаа талдаа одоо усаас одоо төсөлж байгаа төсөв, дэмжлэг одоо тэр Монголын сайн маш гоё нээлт олдуудыг гаргаад ирчихсэн байгаа. Тэднийг хэрэгжүүлэх, хөрсөнд буулгах, төслийг нь гүйцэлдүүлэх тэр дэмжлэг талдаа бол ер нь дутмаг. Тэр жоохон дэмжиж эхлэх юм бол Монголд авьяастай одоо толгоос хэрэг сайн судлаач болох сонирхолтой эрмэлзэлтэй хүмүүс бол зөндөө л байгаа гэж хардаг шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө нэг жижиг нарийн мэрэгчлүүдийг суурь нь одоо ерөөхдөө химийн хичээл байгаа шүү дээ. Тэгээ ер нь тэгэл хим физик математик маань бүгд л хослоо л явж байгаа юм. Тэгэхээр ер нь яг тэр нөгөө нэг жижиг нарийн мэрэгчлүүдийг одоо улсад хэрэгтэй тэр боловсруучинг бэлтгэхийн тулд гэж баг хэлж болох тийм. Одоо яг бодит амьдрал дээр чи хүн тэртээ тэргүй ингээд ахуй амьдралаа авч явах хэрэгцээ үүснэ. Тэгээ яг одоо ингээд судлаа хийгээл нэг сайхан гоё одоо онол гаргаад онол явах нэг гоё арга техник зохиогоод ингээд нэг гоё төсөл болоод ингээд юмаа хийх гэхэд тэр нь яг одоо тэр хүн яг тэрүүгээр ингээд явхад яг цаанаа бол амьдрал нь бас жоохон үлдчих магадaltaй гэж би хардаг байхгүй. Тийм түүнээс иш бол маш гоё бүтээлүүд, санаанууд, төслүүд бол зөндөө л байгаа. Тэгэхээр ер нь химийн олимпиадын ерөнхий зорилго нь баг юу гэж харж болох нь шүү дээ. Саяны юм нарийн мэрэгчлүүд тийм илүү боловсруучинг илүү төлхөө бэлтэж өгөхөд чиглэсэн гэж хэлж байна шүү дээ. Илүү авьяастай хүмүүсийг гоё олж нээж илрүүлнэ. Химийн олимпиад ер нь жилд хэдэн удаа болд юм? За энэ одоо бүр одоо түүхээс нэг юм одоо тийм ээ. Ингээд ярихад ер нь бол яг уу би одоо мэдж байгаа хүрээндээ намайг анх багшуулсан үеэс эхлээд ярихад бол ер нь жилдээ нэг ойролцоогоор 6-аас 7 төрлийн одоо удаагийн химиатай тийм ээ хими олимпиад зохиогддог байлаа. Тийм. За улсын олимпиад өөр одоо сургуулийн нэрмжит олимпиадууд за манай бас химийн салбарын одоо мундаг одоо багш нарын нэрмжит олимпиадууд гэдэг их болдог байлаа. За тэр үед ч гэсэн хүүхдүүдийн одоо химийн хичээлийг судлан сонирхох тийм ээ сонирхдаг сурагчдын тоо бол харьцангуй их. За мөн одоо хүүхдүүд харьцангуй одоо сэргийг химийн хичээл дур сонирхол өндөртөө байсан гэж бодогдтыг. За тэгээд эн чин залгуулад 19 оноос гэж нөгөө ковид гэл ингээл нэг баахан хөл хорой энтергээд явцсан тийм ээ. За мөн одоо тодорхой хэмжээгээр бас олимпиадуудыг нэг хэсэг хязгаарлах үйл ажиллагаа бас яасан юм аа. Нэлээд явагдсан юм аа. Тийм үү. Тий, нэлээд явагдсан. Одоо мандаттай олимпиад байж болохгүй гэх мэтэр. Тий. Тэгээд тэрнээс болоод бас нэлээд их олон олимпиадууд хаагдаад за ингэж явсаар хагаад ер нь сүүлийн нэг 2-3 жилийн
жилдээ бол ингээд улсаас зохиодог баг нэг ингээд дүүрэг аймгийн олимпиад, за улсын олимпиад гэсэн хоёр олимпиадтай болсон байхгүй. За тэгээ улсын олимпиад бол ингээд маш хязгаарлагдмал. Яагаад гэхээр зөвхөн аймаг дүүргээс шалгарсан топууд нь ордог байхгүй. Тэгэхээр ч одоо нийт масс дээр уг нь бид нар чи ярмаар шүү дээ, тийм ээ. Тэрнээс ш одоо нэг цөөхөн хэдэн хүүхэд дээр ш, тийм ээ. Нэг 30 хүүхэд, 50 хүүхэд дээр ярихгүй. Тэгэхээр нийт масс бол нэг өөрөөр хэлбэл ганцхан олимпиад болчихж байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө энийг бид нар бас багш нар ерөнхийдөө бүгдээрээ л тухайн үед олж хараад бүгдээрээ л ярьцгаадаг гэсэн хуучин цагч ингээд гоё ээжтэй гэсэн ингээд л тийм ээ бүгдээрээ хоолндоо ярьцгаадаг тийм ээ. Яг үнэ. Тэгээд тэр сайхан уралдана. Тэгээд хоорондоо хүүхдүүд чинь олимпиадаар дамжуулж бас юу вэ? Найзалж нөхөрлөн тийм ээ. Тэгээд хоорондоо мэдлэгээ солилцсон гэл тийм ээ. Их олон төрлийн ач холбогдолтой байсан. Тэгээд ер нь яг хувь хүний зүгээс харахаар химийн салбар жоох унтаа болж байгаа юм шиг санагдсан. Тэгээд яг бас санаа нийлсэн одоо эдэн багш нартайгаа нийлээд за ер нь бас ингээд жоохон одоо хүүхдүүдийг жоохон сэргээх юм тийм ээ ийм үйл ажиллагаа бас төлөө хийе гэд. Ингэсний үндсэн дээрээс одоо бидний багш нар нийлээд Монголын залуу хэмжтийн холбоо гэж байгуулсан. За тэгээд энэ холбооныхон одоо үйл ажиллагааны одоо нэг хэсэг нь бол одоо энэ химийн олимпиадыг зохион байгуулъя гэж ингэж хийдсэн ба. За тэгээ энэ олимпиадтай бол ер нь бол юу харгалзахгүй. Одоо ямар нэгэн байдлаар тоо тийм ээ нэг сургуулиас оролцох хүүхдийн тоо тийм хязгааргүй. Тийм. Ингээд хүүхд болгон одоо өөрийгөө ороод үзэг, сориод үзэг тийм ээ гэдэг ийм боломжийг олгоё гэж ингэж өнгөрсөн жил анх удаа зохиосон ийм катализатор гэж нэртэй олимпиад. За тэгээд энэ олимпиадынхаа бас юу нэрнийхэн утгыг нь тайлбарлая тийм ээ. Катализатор гэж сонсч байсан уу? Үгүй. Машин дээр байдаг да. Машины нөгөө яндангийн бүдүүн хэсэг байдаг шүү дээ. Тий, яндангийн бүдүүн хэсэг дотор чинь ягаа нөгөө утаа шүүдэг хэсэг байдаг шүү дээ. Манай нүүрс яндан. Яг нүүрс яндан гээл тий. Тэгэл тэрэн дотор ч их үнэтэй металлууд байдаг гэж ярьдаг тийм ээ. За уг нь бол яг хуу тэрийг каталитик хуургах ч гэдэг. Гэтэ ер нь бол амьдрал дээр бол хүмүүс катализатор гэж айгүй их яриас сонсцсон. За ер нь бол адилхан үйлчлэгээтэй зүйл. Тэр болохоор тэр машинаас ялгарч байгаа хортоохийг хооронд нь урвалд оруулаад хоргүй хий болгож байгаа. Тийм утгатай одоо шүүхж байхгүй юу? Тэ. Тэгээд яг тэрнийхэн шинжлэх ухааныхын ажил нь болохоор катализатор байхгүй юу? Өөрөөр хэлбэл зүгээр юу яаж явахдаа машинаас утаа гарч явахдаа тэр хоёр хоорондоо урвалд орохгүй. Гэтэл энэ нөхөр байхаар урвалд орчдөг. Өөрөөр хэлбэл энэ тэр явж байгаа урвалыг нь хурцгаад байна гэсэн үг байхгүй юу? Тэгээ ер нь бол хурцхуур гэсэн утгатай. Тэгэхээр энэ катализаторыг бид нар юу гэж одоо биелэгдэж гэх юм уу да тийм ээ? Олимпиадын нэр өгсөн бэ гэхээр одоо энэ Монголын химийн хөгжлийг хурцгая тийм ээ? Ингийн тулд хүүхэд залуучуудыг олноор нь химийн хичээлд, химийн шинжлэх ухаанд дурлуулах хэрэгтэй байна гэж. Ийм бэлэгдэлтэйгээр ерөнхийдөө ийм олимпиада. За айгүй яг нөө химч хүмүүс химийн багш нар гэдэг шиг тийм ээ яг ийм нарийн бодож те яг ийм химтэйгээ холбоод бүр ингээд орлын төвшөнд бодож нэр өгсөн биз дээ. Одоо ингээд олимпиадад оролцож байгаа хүүхдүүд болон бэлдэж байгаа хүүхдүүдийн сэтгэл зүй сэтгэхгүй юу хэрхэн өөрчлөгдөж хэрхэн тэлж гин гэж харж байна. Олимпиадад оролцохын тулд тэр хүүхдүүд олон цаг өдөр болгон тууштай тодорхой цаг хугацааны дагуу бэлтэж байгаа. Тэр хувь хүн тал дээр нь ч гэсэн бас нэлээд олон өөрчлөлтүүд орж идэг байхгүй. Тууштай байна. Нэг зорилго олоо харчлаа. Энэ олимпиадад би ороод тодорхой хэмжээнд өөрийгөө харуулмаар байна гэдэг хичээж байгаа хүүхдүүд байгаа. Тэгээ тэрнийхээ тулд хүүхдүүд өдөр болгон тэгж хичээж зүтгэснээр тууштай байдал зорилгынхоо төлөө өмнөж зүтгэх тийм ур чадваруудыг бол нэлээд сайн авч байгаа юм. Тэгэхээр чинь хүүхдүүд айгүй тийм бүтээлч сэтгэлгээтэй эрэл хайгуул хийдэг. Одоо би ингээ яг олимпиадад бэлддэг хүүхдүүд олимпиад бэлддэг ингээ багш нарыг харахаар зөвхөн химийн гэлтгүй янз бүрийн нийгэм болж байгаа асуудал ч юм уу ямар нэгэн мэдээллийг харахаараа хэн тэндээс ингээ хайгаад болоод уншчихсан. Тийм мэдээллийг бэлэн одоо хэн нэгнээс авахыг хүлээх өөрөө хайж болдог.
манайхан чинь Facebook дээр мэдээлэл авъя гэж комент бичдэг штэ. Тийм биш, өөрөөсөө яг ингээд хайдаг бүтээлч байдлаа айгүй суудсан байт юм байлаа. Дагаад бас аливаа нэг асуудалд бас бууж өгөхгүй байх тийм чадвар суудсан байгаа харагддаг. Нилээн тийм одоо бид нар чинь бодлого бодоход бодож чадахгүй байхад энэ арга болохгүй байна, чадахгүй байна гэчихэд дахиад өөр аргаар үздэг. Тэгэхээр нэг асуудалд нэг аргаар ингээ оролдлоо гэхэд чадахгүй байлаа гэхэд буцаага дараагийн өөр арга замаа хайж болдог. Тиймэрхүү хөөхний ур чадруудад бол нэлээд суралцдаг. Хурдтай ч болчдөг, ерөн сэтгэдэг. Ямар нэгэн зүйлийг хийхэд ингээ хийгээл хахад гарнаас гардаггүй хүмүүсээс байдаг штэ. Яг олимпиадаар хийдэг хүмүүсд явж байгаа тэгсэн хүмүүсд бол юмыг ингээд хийхдээ гүйцэтгэл өндөртэй бүрэн дүүрэн хийчихдэг. Тиймэрхүү хувь хүний чадваруудыг бол нэлээд олж авсан юм шиг надад ингээ харагддаг байхгүй. Яг гаднаас нь одоо Facebook сошиалар бас олимпиадыг үүсгэсэн нэг ойлголтууд бас их явдаг штэ. Жишээлх юм бол одоо энэ олимпиадад байгаа хүмүүс ингээ жоохон бие хөгжлийн хувьд харилцааны хувьд жоохон сул олчин дутагдчих ингээл нэг иймэрхүү хандлагууд яваад идэг. Илүү нөгөө юм хичээлээ хийгээд тогтшогоо болоод шүүмжил яваад шүү дээ тий. Гэтэл бас ариугүй. Яг хүн харахад бол ингээд тэр хүүхэд ингээ хүнтэй харилцаж чадахгүй байгаа юм шиг яг тийм дутагдaltaй хүүхдүүд ч бас байж болох. Гэхдээ тийм хүүхдүүд яг ямар болцсон гэдэг вэхээр өөрөө өөртөө дүнэлт хийгээд би одоо юун дээр алдаад байгаа юм бол би яагаад ингээ өөртөө итгэлгүй байгаа юм бол би яагаад нийгмийн харилцаанд ингээд одоо орж чадахгүй байгаа юм бэ буюу хүнтэй харилцахтаа яагаад байгаа юм бэ мээгээд байгаа юм бэ гэд байгаагаа хүртэл айгуу гоё олж чаддаг. Тэгээд тэрийгээ дараа нь би тэгээд ш тэгвэл би тэхгүй байл л да. Одоо би тэгвэл ямар байхыг хүсэж байгаа. Тэгвэл би ийм бол л доо гэд нөгөө өөрөө өөртөө гоё дүнэлт хийгээд өөрчлөгдөж чаддаг. Тэгээ одоо яг тэр хугацаанд тэр хүүхэд ингээл зөвхөн хичээлээ хийгээ Библиэдрийн хувьд харилцааны хувьд ингээл дутмаг болж байгаа юм шиг харагдаж байгаа боловч тэрийгээ тэр хүүхэд нөхөж авч чадах тийм оюуны чадвар потенциалыг бол олоод авчдсан болов уу гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо багш нар бидний ч гэсэн бэлтгэдэг хүүхдүүдээ за та нар зөвхөн хичээлээ хийгээд байхгүй тоглох цагтаа тоглол ангийнхаа найз нөхдөдөө уулзалдах тоглох уралдаан тэмцээн юу вэ тэр бүгд нь оролцгээл бас ийм хандлагууд байдаг шүү. Тэгэхээр тэрний эсрэг бид нар бас өөрсдөө яг ямар байх хэрэгтэй вэ гэдээ бас сурчтаас хэлээл явдаг да. Яг нөгөө ингэж ярьдаг шүү дээ. Ирээдүйд нөгөө нэг ямар хүн амжилттай явах вэ гэдэг тэгэнгүүт нөгөө юу альва нэг юмд нэг шиг юмд фокуслж чаддаг хүн амжилттай явна гэдэг чинь шүү дээ. Энд чинь өөрөө яг хувь хүн өөрийгөө дүгнж тэгээд тухайн хийж байгаа ажилдаа фокуслж чадж байгаа хүн л амжилттай явна гэдэг тэгээд байгаа шүү дээ. Энэ одоо магадгүй нөгөө сошиал хэрэглээ нэгдүгээр өндөр байна. Дээрээс нь маш олон ийм сонголтуудтай болцсон байна. Тэр тийм учраас нөгөө нэг юмд төвлөрөх биш бүх юм руу ингэж ордог болцсон. Тэнгүүт ирээдүйд яг нэг юм дээр фокуслж чадсан хүн ингээд илүү амжилтанд хүрнэ гэнгээ яриад байгаа юм л да. Тэгэхээр бас нөгөө талаасаа энэ нөгөө альва нэг юм дээр ингээд төвлөрч чадах, өөртөө төвлөрч чадах гэдэг бас нэг чадварыг суулгаж өгч байгаа маань гэж хамгийн том чадвар нь тийм. Хамгийн том чадвар нь ямар нэгэн даваад гарч байгаа. Ер нь л өөрийгөө ялан дийлээд нэг чадна гэж байгаа. Тэгээ одоо сүүлийн үеийн гэх юм уу да тэгж ярих зөв ч юм уу те хүүхдүүдийн нийтлэг шинжинд мэдээлэл маш амархан авдаг болсон. Бүх зүйл ингээд юугч хайгаад болж чадна. Тэгэн гот норд нь маш олон сонголт гараад ирж байгаа. Тэгэн гот тэр олон сонголтууд дотроос цаашаага нэг шат ахихгүйгээр нэг юм сонирхоод дараач юм руу ордог те. Дараач юм сонирхоод гоё хэсгийг үтсээ дараачих руу ордог. Иймэрхүү зүйл их ажиглагтаад байгаа хүүхдүүд. Тэгэхээр тэргэж тийм байдалтай биш нэг зүйлдээ илүү тууштай байж чаддаг. Яг өөрийгөө ялаад би энийг чадна гэсэн тийм сэтгэлгээтэй хүүхдүүд бас илүү байдаг гэж бодож байна. Тэгээд амжилт гаргаад урамшаад ч юм уу те нэг чадаад өөрөх нь байр гас нэгээр ахиад эсвэл ойлгоогүй зүйлээ ойлгодог ч юм уу. Бодож чадахгүйгаа бодчихдаг ч юм уу те энэ үед хүүхдүүд айгүй их урам аваад илүү ингээд тэрнийхээ төлөө тууштай байж чаддаг гэж боддог. Одоо нөгөө олимпиадууд зөндөө болж байгаа л да тий. Одоо бус хичээлүүд дээр. За матин ч юм уу гэл ингээл тэгэнгүүт олон улсын математикийн олимпиад ч юм уу болоод нөгөө Монгол улсаас ийм шагнал байр авч яа гэлдэг ш. Тэрнтэй адилхан яг хими олимпиадаар гадагшаага ер нь хэр явах боломж байд юм эсвэл явдаг уу? За ерөнхийдөө бол юм байгаа. Олимпиадууд одоо яг одоо юугаараа ранкараа гэх юм уу тийм ээ. Ярихад бол одоо яг бүр аль бие осны эрхтэй одоо олон улсын олимпиад гэж ингэж байдгийн. За энэ олимпиадад бол нэг улсаас 4 сурагч оролцох хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ 4 сурагчийг тухайн улс нь шалгаруулдаг юм. За энэ шалгаруултыг бол манай одоо яг боловсролын яамны харьяа улсын олимпиадыг зохион байгуулах дэд хороо гэж байдаг юм.
За энэ хороо ерөнхийдөө зохион байгуулад шалгаруулад явдаг. За мөн үүнээс гадна одоо олон улсын олимпиадын дараа орох одоо ранкта яг хүндрлийн төвшнгөөрөө бол олон улсын олимпиадаас ч баг илүү ийм хүндрэлтэй Менделеевийн олон улсын олимпиад гэж бас зохиогддог. Энэ бол жил болгон бүр олон улсын яг зохиогдсон түүхээсээ эхэлвэл олон улсын олимпиадаасаа бүр 1 жилийн өмнө бүр анх 1967 68 онод лөө дээ. Анхных зохиогдож байсан тий. Энэ жил нэрээ тийм 60 дахь олимпиад болж байгаа. чинь нөгөө Үйлс систем. Тий, нөгөө үйлс системийн нөгөө бүгд сонссон байдаг шүү дээ. Тий. За энэ олимпиад бол ерөнхийдөө одоо ингээд зохиогдож явсаар хагаад 60 дахь жил дээр энэ жил 60 жилийнхэн хойно болж байгаа. За мөн ялгаагүй нэг улсаас 4 сурагч оролцох хэрэгтэй. За мөн одоо хуваарай бас 4 сурагч гэдэг ингээд нийт оролцох боломжтой сурагч 8 сурагч гэж баг бүрдүүлэн оролцдог байгаа. За тэгээд Монгол улс бол ер нь яг хөө Менделеевийн олимпиадад одоо бүр нэлээд дээр үеийн түүхүүд бол бас яг хөө цөөхөн ихтэй бол байдаг юм байлээ л дээ. Тийм бүр 13 4 оноод ч юм уу те оролцож байсан. За сүүлд юуны үеэр ковидын үеэр онлайнаар зохиогдож ирсэн. За энэ онлайнаар зохиогдох үед нь бол одоо манай хэдэн багш нар нийлж хагаад тухайн олимпиадад оролцох Монгол улсыг ингэж төлөөлөн оролцохын эрхийг нь аваад за тэгээд одоо сурагчдаа бас оролцуулжлаа. Ингэсээр хагаад одоо энэ жил болго ингэж уламжлал болгон зохиогдож явсаар байгаа. Тэгээд яг хуу ковидын дараа ч яг очиж оролцдог болж байгаа юм л да. За ингэсээр хагаад бол одоо өнгөрсөн жил ихэд яг Монгол улсаас нийтдээ яг 8 сурагчны багшийн бүрэлдэхүүнтэйгээр гэж очиж оролцсон байна. За тэгээд гаргаж байгаа амжилтууд нь бол бас жилээс жилд өссөөр байгаа. За ингэсээр хагаад одоо өнгөрсөн жил чинь нийтдээ 1 мөнгө 3 хүрэл медалийг гэж хүртсэн ийм амжилттай байна. Нилийн дээгүүр тийм бас Ачааныхаа талаар бас яриач та. За юу сая нөгөө ярьсан шүү дээ олон улсын химийн олимпиад гэж нөгөө яг зэрэглэлээрээ бол нэгт ордог олимпиад гэсэн шүү тийм ээ. За энэ олимпиадад бол за Монгол улсын баг 2006 оноос эхэлж анх оролцож эхэлсэн байгаа. За тэгээд анхны бүрэлдэхүүнд нь 4 сурагчийн нэг нь энэ хүн байсан. Энэ хоёр тийм 4 сурагчийн нэгээр нь ингэж шалгалсан. Тийм анхны олон улсын олимпиадад оролцож ирсэн. За ингээд анхныхаа медалаа 2008 онд төлөө те. Тий. 2006 онд оролцоод 2007 онд манай улс чинь тусгай байр аваад 2008 он гэхэд чинь анхны хүрэл медаль аваад. За тэгээд тэрнээс хоошоо ингээд 21 он хүртэл ерөнхийдөө ингээд монголчууд тасралтгүй оролцож байгаа юм л да. За энэ хугацаанд бол нэлээд олон хүрэл медалууд авчихсан байсан. За ингэж явсаар хагаад 21 онд Японд болсон олон улсын химийн олимпиадад Япон улсын зохион байгуулсан тэр үеч бас онлайн болсон байсан. Япон улсаас зохион байгуулсан олон улсын олимпиадад одоо манай сурагчид оролцоод за тэгээд Монгол улсын анхны мөнгөн медаллуудыг бас яаж авч ирсэн. Тухайн үед одоо орчлон сургууль за тэгээд нэг улсын сургуульд байсан манаашаа. Тий би болохоор арай жоохон өөр газар багшилж ирсэн. За тэгээд анхны мөнгөн медаль ингээ 2 мөнгөн медаль 2 1 хүрэл медаль гэдэг. 1 хүрэл медаль нь бас энэ хоёрын шав байсан. За ингэж амжилтаа ахиулж ирсэн. Мөнгөн медаль аваад. Тэгээ мөнгийн босхийг давах хүртэл чинь монголчууд ч бас нэлээд том одоо шалгараа тий хичээл чармаалт гэдэг шиг чармаалт яг унаа гаргачихсан байхгүй. За тэгээ тэрний дараагийн жилээс эхлээд бас ахаад энэ хоёрын шавын мөнгөн медаль аваад за бас орчлон сургуулийн нэг хүүхэд бас Тэмүүжин гэдэг хүүхэд бас ахиж хос мөнгөн медаль аваад за манай шав болохоор хүрэл медаль аваад за манай сан сургуулийн хүүхэд хүрэл медаль гэдэг. За ингэж ерөнхийдөө амжилт бол яг унаа. Одоо огцом сайжирсан. За тэгээд тэрнээс хоошоо ч ер нь монголчуудын амжилт бол маш сайжирсан. Тэгээд одоо өнгөрсөн жил монголчууд түүхэн одоо өнөө хүртэлх түүхэн хамгийн дээд амжилт буюу дөрвөлээ мөнгөн медаль авсан байна. Дөрвөлээ зэрэг чинь бүр. Тэгээ одоо ер нь бол монголчуудад алтал дутуу байгаа. Удахгүй авах юм байна л да. Тий. Ранкараа үзэх юм бол одоо эн чинь дэлхийн 100 гаруй улсууд бүгд яг өөрсдийн улсынхаа хамгийн шилдэг гэсэн 4 хөхтэй болж байгаа тийм үү.
Тэгээд тэндээс чинь 4 хүүхдээс нь дөрвөлээ медаль авах тохиолдол маш бага болчихно шүү дээ, тий. За тэгээд одоогийн байдлаар Монгол улс бол ингээд хэлхэн зүг байт юм буруу юм. Эхний 30-д бол тогтмол явж байгаа дэлхийн 100-д улсуудаа 30-аас нэдэр ранкаараа яг тийм албаас ранк гардаггүй л дээ. Яг уу бидний ингээ медаль авч байгаа хүмүүстэй чанар часаагаа хараад дөрвөлээ авч байгаа гэдэг ч юм уу те. Дата гарч байгаа. Тий. Тэгэхээр хим шилүү хаан яг уу Монгол улсаа шилүү хаан хөгжил муу байгаа гэж үздэг ч гэсэн манай хүүхдүүдийн гаргаж байгаа энэ амжилт бол чамлахааргүй байгаа. Бид нар одоо өндөр хөгжилтэй улсуудыг нэрлэе гэвэл чөлөөтэй 30 улс нэрлэж чинь тийм үү? Тий. Тэр дөр одоо хааш нэрлсэн Монгол улс орохгүй гэж болно шүү дээ тий. А гэхдээ яг химийнхаа за бусад олимпиадад ч адилхан шүү. Манай математикч гэсэн сайн байгаа. Олон улсад манай хүүхдүүдийн маань энэ бэлдсэн хичээл зүтгэл эдгэрийн оюуны цар хүрээ мэдлэг. Ер нь бүгдээрээ л эхний 30 дотроо эхний 20 дотроо орцсон яваад байгаа шүшлэх хааны талаар. Одоо бусад спортыг ярил л одоо жудо ч юм уу те. Усан сэлт ч юм уу. Одоо эсвэл тайквондо гэдэг ч юм уу. Бид нар одоо ингээд аль улсын тэмцээнд одоо оюутны авраг гэдэг шиг те. Эсвэл нэг олимп төв дэлхий гэл ингээл явж байгаа ш дэлхийн авраг гэл. Тэгэнгүүт эднэрийг болохоор нь улсаас санхүүжүүлээд ингээл явуулдаг штэ. А тэрнтэй адилхан ер нь яг олимпиадад оролцох болохоор хүүхдүүд өөрсдийн хувийн зардлаараа явдггүй эсвэл улсаас яадгүй эсвэл яг одоо юунаас яадгүй гэдэг шиг. Төрийн бас байгууллагаас гаргаж өгдөг. За тэр ер нь хэр одоо нэг юм хүндхэн одоо асуудал болж байна. Тэ юу бодож байгаа? Тэний олон улсын хэмээн олимпиад гэдээ ярьсан тийм үү? Олон улсын хэмээн олимпиадад орох Монголынхаа багийн дөрвөн сурагчийг бол улсаас зардлын дааж явуулдаг, бүрэн дааж явуулдаг. Боловсролын яамны харьяа. Тэ яамнаас ягаад явж байгаа. Тэгээд нөгөө хэмээн олимпиадын хормон зохион байгуулаад тэгээд дөрвөн сурагч маань явдаг. Бас нөгөө саяны оюутнууд яриад эхэлчихсэн бид нар катализатор олимпиад гэдэг ярих байсан шин. За ерөнхийдөө бол дараачихын тэр нөө ранкаараа тийм ээ. Одоо юуны дараа одоо олон улсын химийн олимпиадын дараа орох одоо Менделеев олимпиад гэдэг тийм ээ. За энэ олимпиадад бол ер нь сурагчид өөрсдөө яадаг. Хувийн зардлаараа оролцдог гэсэн. Яг тийм ээ тийм. Тэгээд яг уу өнгөрсөн жил бол одоо яг ингэж бүр яг зохион байгуулалттайгаар одоо шалгаруулалтаа хийгээд тэгээд яг зохион байгуулалтаагаар одоо нэгдсэн нэг баг болгоод нийтдээ 8 сурагч нэг багш гэдэг ийм зохион байгуулалтаагаар анх удаа явсан байгаа. Өнгөрсөн жилийн тухайд бол одоо хүүхдүүд бол ер нь бүгдээрээ өөрсдөө зардлаа 100 гаргаж багш нь ч гэсэн өөрсдөө 100% зардлаа гаргаж өгч оролцсон байгаа. За өнгөрсөн жил ядаж барьцил зохиогдсон юм аа. Эртний нөгөө болсон тийм. Тэгээ барьцил ч бас замын зардал ч нэлээд өндөр тий. Тэгээд та хоёр талын нислэгч нийлээ бараг 10 орчим сая төгрөг болж ин гэсэн юм. Нислэг нь тий. Яг уу оччихвол бас гайгүй. Юу цаанаасаа бас нөгөө accommodation буюу нөгөө юунуудын юу гэдүүлээ байр орон сууц тийм ээ амьдрах зардлууд тийм тэднийг нь ерөнхийдөө гайгүй хангаад өгчдөг. Тэгэхээр яг очноо л гэдэг л их чухал байгаа. Тийм. За тэгээд энэ жилээс болохоор бас бид нар тодорхой хэмжээгээр бас юу байгаад санхүүжилт тэр юу байгаад тийм ээ босгоод за тодорхой хэмжээгээр яг бүгднийг нь бол арайлж чадахгүй байна тийм ээ. За 1-2 сурагчийн одоо зардлыг нь бас энэ жил оролцох сурагчдын зардлыг бас санхүүжүүлъя гэдэг ийм бэлтгэл ажлыг хангаад байгаа. Яг нэг сурагчийг бэлтжийлээ гэж бодсон шүү дээ. Тэгэнгүүт за нэг сурагчийг биш ингээд олон ийм авиастайм шиг ийм хүүхдүүд ирсэн ингээд бэлтжийлээ гэж бодоход яг тэндээс за энэ хүүхдэл гэж юугаар нь таньж хардаг вэ? Ер нь тэр нь одоо хичээл зүтгэл юм уу эсвэл юу байд юм бол? За энэ юу яачих вэ? Бүгдээрээ ингээ өөрсдийнхөө сэтгэл юу яриа тийм ээ. Мэдээж хэрэг нөө багшлахны ажиллаж байгаа арга барил ч ондоо байгаа тийм ээ. Тэг. Яг хөө миний хувьд бол ер нь хамгийн нэгдүгээрт юута тодорхой хэмжээгээр бас нөө юуг одоо сэтгэн бодох чадвар тийм ээ. За яг үнэхээр олимпиадад юу яасан байна вэ? Нийцэх хүүхд мөн байна уу биш байна уу гэдгийг нь тодорхой хугацааны туршид харна. За анх бол ерөнхийдөө бол хүсэлт гаргасан хүүхд болгоныг бол авч үзнэ. За тэгээд яг хуу авьяастай байгаад байвал ерөнхийдөө цаашаага ингээд бэлдээд явна. За энэ хугацаанд бол ер нь сэтгэл зүйг нь бас нэлээд их юу авах гэж үзтiin. Бэлтэх гэж үзтiin. За энэ дээр бол олимпиад гэдэг бол ямар нэгэн байдлаар одоо юуны одоо нэг тогтсон одоо шинэ яадаг чинь тийм ээ. IELTS-ийн орвол заавал одоо нэг ийм энэ
одоо намыг уншчихсан байвал одоо шинэ 6.5 авнаа ч гэдэг юм ба тийм ээ. Яг тийм зүйл байхгүй. Энд чинь уралдаан нэг нь хожигдж яхад нөгөөх нь хожиж яхад нөгөөх нь хожигдж л байна. Тийм учраас энэ зүйлүүдийг маш сайн одоо өөрсдөө ухамсарласны үндсэн дээр одоо олимпиадад бэлтэж эхлээрээ гэдэг. Тэгээд энэ сэтгэл зүйг дааж чадхаар байвал тэгээд цаашаага ерөнхийдөө аваад явнаа л гэсэн үг. За таны хувьд нэг хоёр багш үү? Би нэг жоохон уушлаач гэж бодлоо. Юу чин одоо олимпиад оролдоон гэж байгаа тий. Одоо манайх чинь нөгөө тхийг биеийн хүчний спортыг бол маш сайн ойлгодог тий. Монгол бөхөөж тэр задлыг тавьж байгаа. За сүүлийн үед оюуны спортыг бас сайн ойлгодог болж байна. За кибер спортыг бол залуучууд маш сайн мэддэг болчлоо тий. Тэгээ энэ чинь бас л нэг спортын төр шүү дээ тийм үү. Тэгэхээр бусдаагаа уралдаж байгаа. Энэ уралдаанд хэн төрүүлэх вэ гэвэл миний хувьд тэгэж үздэг шүү. Өөрийгөө хамгийн сайн ялан дэсэн хөх төрүүлдэг юм болоо гэж үздэг. Тэгэхээр бүгд мэдээллийг олж авч чадчихээн, мэдлэгийг олж авч чадчихээн. Тэгээ хичээлээ олж авч чадчихээн. Ер нь хүүхдүүд ч гэсэн тэгэлж хахад. Тэгэхэд яг цаашаа гүнзгийрээд явхад яах вэ гэхлээрэ өөрийгөө ялан дээлж тууштай байсан хөлт илүү амжилт гаргах юм болов уу гэж үзтээ. Тэгэхээр миний хувьд багшийн хувьд бол сурагчдыг харж байгаа. За хүүхдүүд багш нөгөө тухайн бэлдсэн сурагчдаас харам метр байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдэд бас тэр чинь нэлээд цаг зарцуулж байгаа учраас нэг хүүхдээ нэг багштай шин 2 жил 3 жил суучаад би химээ боллоо гэвэл маш харамсалтай мэдэн шүү дээ. Тийм шүү дээ. Спорт дээр ч гэсэн те 3 жил тасалжуулагчтайгаа бэлтгэлээ хийж байгаа. За би ерөөсөө барилдаг хүн биш юм байна гараа явчихсан ухаа шүү дээ. Тэ. Тэгэхээр тэгчгүй хүүхдүүдийг тэр тууштай байдал. Тэр даваагаа давах боломжтой хүүхдүүдийг илүү хардаг болов гэж боддог. Тэгэхээр илүү сонирхолтой хүсэл сонирхол нь хасж байгаа нүдэнд нь гал хасж байгаа хүүхдүүд илүү амжилттай гэж боддог. Хос хоёр багш үед. Ер нь олимпиадад орох хүүхдийг ер нь харахтаа сонгохдоо бол эхлээд ер нь бол математикс өөрийг нэлээд хардаг. Сэтгэлгээг нь хардаг. Тэгээд бас одоо сая багшны хэлж байгаатай адилхан тууштай байдал одоо тэр дундаас нь шаналгаад болчихгүй байх их мэтийг бас ингэж харж байгаа л ерөөхдөө бол тэгээ бас өөрөө сонирхоод сонгоод би бас хими олимпиад дээр явнаа гэж байгаа бол тэгээд за ихнээс нь ярихтаа л за ингэ дундаасаа ингэвэл ийм хайрын хөдөлмөр цаг хугацаа шүү гэдгээ хэлээл за тэгвэл за гээл ингээл хэлдэг. Тэгээд энэ олимпиад бэлдэж явах явцад эднээс энэ хүүхдүүдийн хувьд бол энэ бол нөгөө дагвар жаахын хэлдгээс алаан байхгүй гэдэг шиг алдсаж байгаа хгүй. Одоо манай хими олимпиад жишээлх юм бол дүүргээс 2 хүн хөгж шалгаруулж яваад усад оруулдаг. Нийслэл байхгүй. Зөвхөн дүүрэг. Тэнгүүт одоо би энэ ахлахаа ингээд одоо бэлтэж байгаа ингээд 3 хүүхэд бэлтснээс нэг хүүхэд нь тэнцээд одоо 2 нь одоо тэнцэж чадахгүй байгаа хгүй. Тэгээ манай тэр нэг хасагцсан хүүхэд нь жишээлх юм бол одоо яг хамгийн сүүлийн шатан дээр ирээд тэгээд тэнцэж чадахгүй үлдэж байгаа хгүй. Тэгэхээр манай тэнцээгүй 2 хүүхэд маань хоёулаа уйлсан байгаа хгүй гэртээ. Тэнцэндээ баярлаж уйлсан. Нэг нь унсандаа. Гэхдээ нөгөө унсан хүүхэд маань бол унсан 2 маань одоо хүртэл бэлтгэлдээ явсаарлах. Яг л дараа жил гэдэг цаг хугацаа байна. Тэрэндээ бэлтэн. Тэр энэ хүүхдүүд бол маш тийм тууштай байдал ер нь бол энэ олимпиад бэлтэж хахад их шаардагддаг. Унан босно урд хойгоор орно. Тэгээ энэ болгонд л одоо яг тэр зорилгоо алдахгүй юу хүсэж байгаа юм бэ гэдгээр угаал. Тэгээ зүтгэж чаддаг. Нөгөө талаас бас нөгөө ар гэрийн юу гэдэг бас айгүй чухал байна. Тэр бол маш том. Одоо хүүхдгчнээ хүсээд ээж аав нь одоо явуулдгүй ч юм уу чи ирж дүүгээ хар гэл ингийн асуудлууд байгаа шүү дээ гэдэг шиг ар гэрийн дэмжлэг бас айгүй чухал юм шиг санагдаж байна. Тэр одоо бүр ийм яг юу болчихлоо. Хүмүүс одоо чи ер нь юу гэх юм бэ? Хүчин суурилсан одоо 100 үе дуусаад тийм ээ мэдлэгт суурилсан одоо ийм 100 эхэлж штэ тий. Тэгэхээр энийг одоо монголчууд маань бас их сайн ухамсарлаж ойлгоод хүүхдтэй нэг ч ихсэн илүү юм сурах чи нэг ч ихсэн сайн багшлаар аваач чиж гэдэг юм тийм ээ. Ингээх хандлагатай хүмүүсийн тоо бол маш их олширсан. Ийм учраас бол ар гэрийнхний дэмжлэг бол ер нь шавнарт бол маш сайн. Бүр ингээл яхаарахгүй ингээл бас боломжгүй байхад л ингээл хүчээр зүтгүүлж байгаа ч гэдэг юм тий. Ар гэрийнхэн ч бас байна. Ер нь бол маш сайн дэмждэг явчихсан болчихсон байна. Энэ эцэгчүүдийн сэтгэлгээ маш өөр болсон шүү. Хүүхдтэй юм сургая, мэдлэгтэй болъё. Одоо мэдлэгтэй хүн л амьдрна. Нам дагуул одоо худлаа. Тий. Зөвхөн худлаа гэдгийг мэдсэн. Одоо тийм үе угаасаа ирнэ шүү дээ. Тэр тэргүй эрүүл зөв юм бол. Тэгэхээр аав ээж нар бол хүүхдүүдийнхээ
мэдлэг боловсролын төлөө бол өстой харамгүй их зүтгэдэг сэтгэл зүрхээ гаргадаг болцсон байлээ. За нэг юм ямар нэг сурагчийнхаа юм сэтгэл хөдлөмөр түүх ч юм тиймэрхүү юм байна уу? Нэг юм сурагчийнхаа нэг юм сэтгэл хөдлөм түүх ч юм уу тиймэрхүү юм байна уу? Хоёрыг ярьчих байл. За хоёрыг яриач. Юу за нэгдүгээрх нь болохоор за манай Ингүн гэд нэг шав намайг анх бүр 2017 онд багшилж байхад анх иржсэн. 8 дугаар ангида. За тэгээд яг уу нөхөр бол анх эрэхтэй бол бас нэлээд юутай жоохон хоцрогдолтой. Тийм хими мэдлэг бол ер нь их яхтар байхгүй. Ингэж иржсэн. Тэгээд өөрөө бас их хичээл зүтгэлтэй. Тэгээд тэрний одоо өөрөө бас амжилт гаргая гэдэг нэлээд зорчихсон юм хөвгтэйсэн. Тэгээд 8 дугаар ангида ч нэг яхтар яхаа бэлдээгүй. За 9 дугаар ангида бол ингээл бүтэн бэлдсэн. Тэгэл бэлдэж эцэстээ тэгэл мултраал үлдчихэж байгаа юм л да. Ерөөсөө нэг тийм яхтар юу шагнал энэ төр авч чадаагүй байна ч гоё юм үлдчихэж байгаа. За тэгээд 10 дугаар анги чинь анги нь болохоор тэгэл ковид тэр залгаал явж байгаа. Тэгтэл энэ хугацаанд ерөөсөө бэлтгэлээ таслаагүй. Миний хийгсэн болгоныг хийж исэн, уншигсэн болгоныг уншиж исэн. Тэгээд уншигсэн болгоныг бүр давуулж уншдаг байсан. Тий. Тэгээд энэ хичээл зүтгэлийнхээ үр дүнд ёстой жинхэнэ 11 дугаар ангиас нэг одоо нөхцөл байдал ерөнхийдөө сайжраад одоо Монголд тэмцээн уралдаанууд зохиогддог болсны дараагаар яг ингэж амжилт нь гарч эхэлж байгаа байхгүй. За тэгэл амжилт нь ихтэй бага гарахаараа л явж байгаа. Ингэж явсаар байгаа л ерөнхийдөө бол одоо яг төгсөгч жилээ улсын олимпиадаас медаль аваад ер нь тэр жилийнхээ бүх олимпиадуудаас медаль аваад за тэгээд эсэлт ерөнхий шалгалтаа маш сайн өгөөд ангаахын их сургууль суралцж байгаад одоо юунд Японд бас ангаахын чиглэлээр бас шилжиж суралцж байгаа. Ийм бас амжилттай. За тэгээд юунд нь сэтгэл хөдлсөн бэ гэхээр ер нь бол яг дараа нь одоо Япон руу явахын өмнө гаргаж өгөх үед нь бас бид нар яагаад ярилцаад суужсэн. За тэгэхэд бол яг уу англи хэл бас төдийлөн тийм айхтар биш. Байх үедээ миний нэг унш гэсэн нэг 1600 жилүүд орчим хуудастай ном байд англиар. За тэгээд энэ номыг унших гэж эхний одоо баг хэдэн бүлгийг 2 бүлэг 3 бүлгийг ингэж бүгднийг баг нэгчлэнгөө ингэж юу яаж уншижсэн. Транслейт хэрэглээд тэгж уншижсэн. Тэгж уншсныхаа дараачаас эхлээд дараачийн бүлгүүд дээр бас нэг арай гайгүй болж эхэлжсэн гэдэг. Тэгээд энэ номнууд бол ерөнхийдөө айгүй сайн уншсан байсан. Тэр нь болохоор нөгөө яг тэр нэг ковидын үеэр болж таарсан байхгүй. Тэгэл тэр үед дууссан. Тэгэл тэрнээс хойшоо бол ерөнхийдөө амжилт нь бол маш их сайжирсан. За мөн одоо 9 дугаар ангид байхдаа бас ингээд миний өгсөн бодлогыг би тэр бодлогыг чинь ингээл шүнжэнгөө нухаж ирээл тэгэл танд үзүүлсэн чинь би харж яснаа л тухайн үед нь биш байна л гэж хэлчихсэн. Буруу байна л гэж хэлчихсэн. Тэгээ яаж бодох юм болоо гэж тухайн үедээ бүр айгүй их яажсан. Тийм шаналж ирсэн тийм үеуд хүртэл байгаа байхгүй. Тэгэхээр тийм л зүйлсүүдийг ингэж одоо үеүүдийг тийм ээ давж гарсан. Ийм одоо их мундаг сэтгэлийн хаттай. Тэгэхээр ер нь бол нөгөө юм тууштай байдлын тийм маш тууштай шүү дээ тийм ээ. Одоо тэрнийхээ өршөмээр сайхан одоо их сургууль мэдсэн Японд сураад явж байгаа тийм үү. Ихэнх хүүхдүүд болохоор ихэнх ч байх ер нь хүүхдүүд болохоор нэг тийм өрөөсгөл ойлголттой байгаад бидний үеч гэсэн юм байсан шүү дээ. Ингээл байж байгаа л те нэг мэдгэдэлстэл пак гал мундаг болчихно гэж бодоод идэв. Тэгэнгүүт ер нь бол тэр чинь 11 дугаар ангида биш те бүр 8 дугаар ангиас хойш тэгж юм тууштай өдөр шөнөгүй хичээлсний үр дүн одоо тэнд Японд анагаахын чиглэлээр сураад ирээдүйн Монголын те нөгөө эрүүл мэндийн салбарт нэг том хүч орж ирэх гээд байж гисэн үг шүү дээ те. Энэ нөгөө зөвхөн химик хичээлийг сонирхон судлах байгаа ч юм уу эсвэл бид эдийн үйлсийн шанарын тухай ойлголт шүү дээ. Ер нь бол сурагч хүүхдүүд байна бүгдээрээ маш сайн ойлгох хэрэгтэй хамгийн чухал зүйл шүү дээ. Өөрийгөө ялан дэж тууштай байвал юунд ч амжилтанд хүрч чадна спортоор хичээлж байгаа ч гэсэн те. Түндээ тийм байх хэрэгтэй гэж зөвлөчээ те одоо ер нь тийм шүү дээ. Бидний ярианы сэдв ингээд нэгтгэхэд үсээд ер нь тэр тал руугаа л явчлаа те. За таны хувьд миний хувьд яг сэтгэл хөдлөсөн шав байна уу? Шавийнхаа тухай сэтгэл хөдлөсөн шав гэвэл яриач гээд бүх шавнар маань сэтгэл хөдлөсөн юм бол тий ер нь бол тийм энэ талаар ярьж байгаа бас нэг зүйлийг үнцээ гаргаж ирэх хэрэгтэй юм болоо гэж бодлоо.
Одоо жишээ нь миний үед гэдэг. Тэгэхээр би одоо 8-аас 10 дугаар анги арга төгслөө. Одоо 9 дугаар анги хүртлээ ч юм уу те. Миний 2-ын тоо, 3-ын тоо, 5-ын тоо, 7-гийн тоо энэ яг л адилхан байдаг гэсэн. Тэр бүх цифрыг эзлэх бичигдээ тэгээ энтроос тоог нь таагаад олороо гэдэг шиг юм байсан нэрийг үнийг хэлэхэд. Тэгээ тийм муухай өчгтэй байсан. Тэгээ хиймдэг олимпиадад яг төгсөх жилдээ бэлдэж эхэлсэн. Тэгээ бэлдэж эхэлснээс хойш нөгөө төрч олимпиадад орж байгаа миний материалыг хүмүүс үзэж байгаа шүү дээ. Тэгээ тэр шаардлагаар тэгээ өөрөө бас өмнөх бичсэн юм ойлгох шаардлагаар ч гэдэг юм уу те бичих байна гэл баг засраал их гоё болсон. Хүнтэй адилхан манай нэг шав байгаа байхгүй юу? За одоо хэлчихээ те нэрийг хэлээд яах вэ? 7 дугаар ангита гэдэг дөрвөлжин шугамтай дэвтэр байдаг да те. Нэг дөрвөлжин дүдэн дотор нэг тоо бичиж хүмүүс бодлого энэ боддог шүү дээ те. Манай он ингээд дөрөв ширхэг дөрвөлжин дотор нэг тоо бичдэг байлаа. Том бичиж чинь гэсэн үг тийм том бичдэг. Зарим тоомоог нь бас нэг дотроо багтаана. Тэгээд тэнд нөгөө дэвтрийн дөрвөлжин шугам бол тэр хүнд хамаагүй байдаг гэсэн. Нэг тийм шимээр байгаа. Одоо өөрийгөө үзвэл тэгээ өөрийгөө үзэх л байх л да. Тэгээ үзээд намайг ахаа багшгаас багтаа. Тойрны хүмүүс нь бараг бүгдээрээ мэддэг. Бүгд идэгээд байгаа мэдчих шиг. Тэгээд одоо бол манай залуу бол тэгээд тийм байсан. Тэгээд тэр хүүхдийн хувьд яасан бэ гэхээр сонирхож судлаад тэр сонирхсан зүйлийн төлөө явахдаа энэ олимпиадын бас нэг гайхалтай чанар нь хүн бас өөрийгөө маш гоё бүтээдэг. За ялангуяа химчдийн тухай бас ярьчих. Химчд химик хичээлээр сонирхож судалж байгаа их сургуулийн оюутнууд за тэгээ ажиллаж байгаа сургуулаа төгссөн хүмүүс маш гоё зэгцтэй болсон байдаг. Маш гоё зэгцтэй. Ягаад гэвэл химийн туршилт судалгаа хийдэг судлаач ч юм уу те эсвэл багш нэг уусамлаг аваачаад нөгөө талдаа тавьчих юм бол тэр ажил бүтэн өдрийн ажил тэр чигээрээ фейлдэх боломжтой болчтой. За судалгаа хийж байгаа юм бол баг хэдэн жилийнхээ ажлыг ч гэсэн нэр үнэндээ бүгднийг фейлдэх тийм эксклюзив боломжтой байхгүй юу? Тэгэхээр тэр хүмүүс аюулгүй зэгцтэй байдаг химийн хоёр нь. Тийм ээ. Химийн бүгд маш гоё зэгцтэй байдаг. Тэгээд тэр химижл ухааны гайхамшиг нь тэр хүүхэд тэр бичээхийг засархаас гадна тэгж бодлого боддог байсан хүүхэд сүүлд Монгол улсад л олон улсын чанартай олимпиадад оролцоод одоо Америкт улсад сурч байгаа. Тэгтлээ хөгжсөн тий. Би яг яаж байгаа юм биш гэтээ тухайн үед энэ хүүхдийг яанаа энэ хүүхэд гэж авч үздэг хүмүүс зөндөө их байсан. Хүч энэ хүүхэд одоо яаж сурнаа? Дунд ангид орчод ингэж бичдэг хүүхэд шүү дээ. Бага ангид хэлмэтэй хүүхэд бичээ сурдаг шүү дээ. Дунд ангид орчод ингэж бичдэг хүүхэд яанаа гэж жисэн зүйл зөндөө гасныг сонсч байсан. Тэгээд химик хичээл сонирхолтой болоод сонирхолтой болгосон багш нь засвар ором гэдэг нөхцөлийн багштай. Тэр багш маань аягүй гоё багш. Тэр хүүхдийг тэгэж дурлуулж чадсан. Тэгээд тэр сонирхлынхаа үүдэнд хүрээнд ингээд бүр өөрийгөө маш гоё одоо бол бичин маш гоё болсон. Гэтэ бүр гоё болохгүй те. Тэгээ бүр гоё болохгүй тэгээ одоо цаад чи тэхгүй болохгүй шүү дээ. Маш гоё засарсан. Тэгээд тэр засархаас гадна тэгэж хичээгээ тэр олон хуудас номыг уншаад тэмдэглээ тэр тэмдэглэсэн тэмдэглэлтрийг харуул маш гоё л доо. Тэгээд олон улсын олимпиад оролцох хэмжээний хүртлэх хөгжиж чадсан байхгүй юу? Тэгэхээр тэр зэгцтэй байдлыг химижл ухаан хүмүүс маш гоё суулгаж чаддаг. Химижл ухаан суулгана бас бүх төрлийн олимпиадууд ингээд нөгөө тестаратай зэгцтэй сэтгэх зэгцтэй суралцах чадварыг маш сайн суулгаж чаддаг. Тийм ээ тий. За хос хоёр өгш хувьд сэтгэл хөдлөсөн төв тийм. Тий. Миний олимпиадын хувьд их миний хувьд чи олимпиадад бол одоо 3 жилийн өмнөөс яг бэлдэж эхэлж байгаа. Манай одоо энэ Оюубат багш их хоёр багшийн хит чинь миний одоо улаан пен одоо үлгэр жишээ авдаг хүмүүс маань ахгүй. Чиний хүсээ чи бит. Энэ хэд маань би чинь яг Ешэд л яг бэлдэж байгаад яг 3 жилийн өмнөөс яг хүүхд бэлдээд яг суураас нь хийж бэлтнэ гэж зорилго тавиад. Тэгээ манай энэ багш нар ч юм болохоор нөгөө хүүхдүүдэд бэлдээд олон улсын хэмжээнд одоо хос мөнгөн медалыг авах одоо жил болгон медаль авахулдаг болвол одоо манай энэ багш нарын маань л шарнаас ер нь явж байгаа хгүй. Тэгээ яагаад эдгээр ч бол маш их одоо цаг хугацаа зарцуулж хөдөлмөрснийхээ үр дүнд тэнд очиж байгаа юм л да. Тэр би энэ хэдээсээ гоё үлгэр аваад за энэ хэд чигээ энэ багш нар шигээ бас яг гоё олон улсын олимпиадын одоо медальтай шавтай болно да гэж зорилго тавьсан явж байгаа юм. Манай хэд чинь шавнар нь MIT сурдаг, хоёулаа шавнар нь MIT сурдаг. MIT-ийн цамцтай. Шавнар нь явуулсан. Тэгээ яг манай нэг найз намайг табоогоос захиалаад авчих гэсэн л дээ. Би ихтэй заавал шаваараа бэлэг олгож авнаа гэгээд зорьцсон явж байгаа юм. Тэгээ яг манай өнгөрсөн жилээс 9 дугаар ангид яг ингээд бэлдээд
манай ингээ 3 шав маань гуруула 4 шав бэлдсэн. Тэгээ тэндээс яг улсын шатанд ороод 2 алт 2 мөнгөн медаль авч ирсэн байхгүй. Тэнд бол би одоо ёстой нэр магна хагартал баярлагдаж их баярлж байсан. Манай хүмүүс бол ёстой л бүхэл цаг хугацаа юмад ажиллаад орж ирсэн. Тэгээ одоо бас нэг залуу байгаа тэр дотор маань. Тэр маань бол яг 9 дугаар ангидаа л яг бэлдэж байгаа. Тэгэхээр манай одоо яг 9 дугаар ангид орж байгаа нийт сайн дээгүүр орж байгаа хүмүүс бол бүгд ерөнхийдөө бол 8-аас эхлээ бэлдсэн хүмүүс. Ер нь бол нэлээд өрсөлдөөн чангатай. Тэгээд тэр залуу маань маргал яг л анхан шатнаас нэг л эхлэх шахам 9 дугаар ангиас эхэлж байгаа тийм хүүхэд байхгүй. Тэгээд сургуулийнхан багш бас их сайхан дэмждэг багш байсан. Багш байгаа. Тэгээд тэр шат маань бас нэлээд топ дээгүүр орж медаль авч ирсэн. Тэгээд өнгөрсөн жил бол бас тэр 4 шавнар маань дөрвөлээ медаль авсанд бол одоо их сэтгэл хөдлөсөн нэг агаар дээр ниссэн л цаг хугацаа болж өнгөрч ясан доо. Тийм ээ тий. За одоо хамгийн ойрхон тэр хүүхдүүд маань ахлах руугаа орсон. ахлах руугаа. Одоо ахлахтаа үзэлцэл одоо эндээсээ шалраа дараагийн шатанд орно гэл ийгдээс үлгэж аваад тэг явж байна да. Одоо хамгийн ойрхон зохиогдох олимпиад, хими олимпиад хизээвэ. За одоо ахаал энийгээ. Намаа байдаг гэдэг. За одоо 3 сарын 14-нд манай катализатор олимпиадын одоо 2 дугаар олимпиад явагдаж байгаа. Тий. За тэгээ одоо бол яг эд бүртгэл нь явагдаж байгаа. За өнгөрсөн жил анх дугаар олимпиад за асуурын сургууль дээр явагдсан. За тэгээд энэ олимпиадад бол нийтдээ хотын ч одоо 6 дүүрэг. За орон нутгаас бол маш их олон орон одоо аймагудаас их ирж оролцсон. Нийтдээ чинь тоолоод утсан 18 аймагаас хүүхдүүд ирж оролцсон байна. Бараг л Тийм улсын хэмжээний олимпиад болсон байгаа байхгүй. Тийм нийтдээ нэг 560 орчим сурагчид өнгөрсөн жил оролцсон. За ингэж оролцоод одоо шилдэгүүдээ шалгаруулсан. За энэ жил тэр олимпиадын 2 дугаар шат нь за мөн асуурын сургууль дээр 3 сарын 14-нд явагдана. За тэгээд яг уу өнгөрсөн жил зохиогдсон олимпиадаасаа бид нар ер нь юу гэж дүгнсэн бэ гэхээр за хүүхдүүд бол одоо энэ химийн одоо тийм ээ уралдаан тэмцээн энэ зүйлээ бол эргээд санагалдж байгаа юм байна. Маш их хинэнгээр бол одоо цангаж гэх юм уу тийм ээ ингэж дутагдж байгаа юм байна. За энэ ч утгаараа бол ийм үйл ажиллагааг бол ядаж бид нар таслахгүй бүр цаашаал бол тийм ээ улам илүү олон болгох юм шаардлага байгаа юм байна гэж ингэж яасан. За тэгээд энэ олимпиадад өнгөрсөн жилийн анх дугаар олимпиадад бас орон нутгаас их олноор оролцсон гэсэн шүү дээ тийм ээ. За тэгээд нийтдээ 8 дугаар ангиас 12 дугаар анги хүртэл чинь 5 анги л тийм 5 анги л байгаа. За энэний 8 10 11 дугаар ангиллууд нь болохоор дандаа орон нутгийн хүүхдүүд бүр яг номер 1 шилдгээр нь ингэ шалгарсан байна. Тэгэхээр ингээд нэлээд холоос зоригтой ирж оролцоод тийм ээ өөрийгөө бас тэрэнд зориулаад хөсөж хөдөлмөрөө гаргаж бэлдээд тэгээд тийм сайхан амжилтуудыг гаргасанд бол бид нар маш их баярлсан. Тийм нэлээд бас бэлгшээлтэй үйл явдал болсон байна. 3 сарын 14-нд болж байгаа. 3 сарын 14-нд. За одоо нөгөө нэг юм бас нэг юм олимпиад тэмцээн уралдаан л байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө нэг яг оридоо гэж бодож байгаа ч гэсэн нэг юм жоох айцтай ч юм уу хүүхдүүд байж болно шүү дээ. Тэр хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ? Ер нь. За тэгээд бас ахаа олимпиадтай холбогдож байгаа болохоор юу ачаа? Үргэлжлүүл ярьчих тийм ээ. За тийм. За манай олимпиад бол юу байгаа юм? За нэгдүгээрт өнгөрсөн жилийн энэ ном дээр бол өнгөрсөн жилийн одоо ямар бодлогууд ирсэн байгаа тийм ээ. За юу яг ямар үйлдэл хийсэн бол хитэ оноо өгсөн байгаа юм гэдэг. Энэ бүх одоо тайлбарууд нь бүгдээрээ байгаа юм. Нэгдүгээрт. За хоёрдугаарт манай олимпиадын бас нэгэн онцлог нь стандарт хичээлийн агуулгыг 40 хүртэл хувиар тийм нэг англи л да 40 хүртэл хувиар оруулсан байгаа. Тэгэхээр бид нэр одоо олимпиад гэхээр өөрсдийгөө одоо лагуудын тэмцээн ч гэдэг юм уу тийм ээ. Би бол одоо чадахгүй ч гэдэг юм уу тийм ээ. Би бол одоо ороод хэрэггүй гэж шууд өөрсдийгөө орохыг шууд хаачдаг. Гэтэл бидний зорилго бол олон хүүхдүүдийг хиймд дурлуулах болохоос биш. Тэр хүүхдүүдийг тийм ээ нойлол тэндээсээ кайф авна гэсэн тийм зорилго биш байхгүй. Тийм учраас аль болох хүүхдүүдийн урмыг дэмжмээр байна.
Ингийн тулд хүүхдүүдэд оноо их өгмөр байна. Ингийн тулд одоо юу стандарт агуулга тийм ээ. Тэгэж оруулж өгье. Энийг хүүхдүүд хийгээд урам аваг тийм ээ. Өөрийгөө тэдэн оноо авчлаа. За би нэг уг нь тэр хичээлээ би мэдчихсэн бол дээшгээ тэдэн байр өгсөхгүй ч дээ. Эсвэл бүр медаль руу орчих байж дээ ч гэдэг юм тийм ээ. Медаль аваагүй байвал. За медаль авцсан байвал би ингэсэн бол мөнгө медаль авчих байж дээ ч гэдэг юм тийм ээ. Ийм шүү байдлаар дэмжмээр байгаа юм. Хичээл дээр үтсэн юм а бас гой оноо болгож харж байгаа л дээ тийм ээ. Нэг зүйл бол хэлээ. Оо миний хичээл дээр үтсэн юм энэ дэвчлээ. Тийм. Тэгээ яг уу манай юу одоо бусдыгаа жоохон муулах ч юм одоо ийм шил юм болчих гээд байна л та. Олимпиадын бодлого бол нэг хүнд байхдаа гэхээсээ илүүтэйгээр хүүхдүүдийг жагсааж чадчихвэл бас их зорилго нь байх хэрэгтэй болов гэж бидний бодсон. Яг мэдхийг хэлээд. Тийм учраас ш ингэ нэг хүнд бодлохоор хүүхдүүдийг нойлуулах биш. Харин тохирсон бодлохоор нь хооронд нь л жагсааж явах болоо аахгүй юу? Уралдаа шүү дээ. Тийм. Тэгэхээр хол уралдах нь чухал биш, хэн төрүүлэх гэдэг нь чухал байна. Тэгээд дагаад хүүхдүүдийн чадвар сайжраад явчихна. Нэрээ одоо энэ олимпиадад орё гэсэн сэтэлтэй, өөрийгөө сорчих гэсэн гэтээ арай ажихан зориг нөрөхгүй байгаа хүүхдүүд бас байж болох юм те. Тэгээд бас нэг ийм зүйл байгаа. Зарим хүүхдүүд маань жилжингээ бэлдээд за тэгээд одоо аймгийн хувьд бол бүр маш их гарч ирдэг. Нэг багш мэдээж нэг хүүхдийг барьж аваад бэлдэнэ гэдэг тохиолдол бараг байдаггүй. Мэдээж 2-оос 3 тэгэл 10 зар ангиар нь бэлддэг тохиолдол болж байгаа те. Тэгээд тэр дундаасаа нэг л хүүхэд гарч ирээд улсын олимпиадад оролцдог. Тэр хүүхдэд боломж гарч байгаа. Тэр хүүхдийн тухайн өдөр яасан арай жахан илүү бэлдсэн тийм үү. Тэгээд энэ уралдаа тэмцээн чинь бас л юу штэ нэг хүүхэд үнэхээр сайн бэлдсэн байж байгаа л нэг өдөр гизэн өвддөг ч юм уу те. Толгой өвддөг ч юм уу. Иймэрхүү харамсалтай тохиолдол маш их гардаг. Тэг зөнтэй байдаг. Тэгээд маш харамсдаг те. Тийм учраас ийм хүүхдүүд бид нар боломж гаргаж дахиад өөрийгөө сурах боломжийг олохын тулд нэгэрч болтгой олимпиадын тоог нэмий гэж олимпиадыг зохион байгуулж байгаа. Тэгээд багштайгаа цог бэлтэж хагаад ангийнхан найз нь улсын олимпиадад шалгарсан байсан бол санаа зовох зүйлгүй ишээ орж болно гэдгийг хэлгээд байгаа юм. Бас яг бэлтгэж байгаа хүүхдүүдэд зориулж хэлэхэд хүүхдүүд мань юу их хэвээр олимпиадад ирж байгаа бодлогоодыг ажигл олимпиадад ирж байгаа бодлогоодаас чадахгүйнуудыг олж хараад байхаар хүүхд аяг сэтгэл готролд орчдөг. Тийм ээ тий. Энийг би чадахгүй энэ нүрсээ хэцүү юм байна. Чадж байгаагаа олж харддаггүй бас. Тэгэхээр одоо бэлтгэж байгаа хүүхдүүдэд хэлэхэд чеклист гарга. Тийм чеклист гаргаад та нар чаддаг юм маш олон байгаа. Хүүхдүүд хичээлэрээ химик хичээлэр зөндөө их үзэж байгаа. Чеклист гаргаад за би энийг чадчихээн. Номноос агуулгууд харчулна шүү дээ. Энэ агуулгыг би чадж, энэ агуулгыг чадчихээн. Энэ дээр жоохон алдаатай ойлголттой байж магадгүй. Энийг дахиад харъя. Ийм бодлого байт юм биш. За тэгвэл энийг ийм төрлийн бодлогыг бодож сурыгээд чеклистээ гаргаад өөрсдөө чадж байгаа юм дээрээ дөрөөлөд бос зүйлсээ сурах хэрэгтэй. Би тааж эсвэл багшаасаа асуугаад. Тэгэхээр тэр чеклистээ гаргаад өөрөө өөрсдийгөө бэлтгэх боломж бүрэн байгаа шүү гэдгийг хүүхдүүд бас хэлмээр байгаа. Өөрийгөө бэлтий гэвэл YouTube дээр онлайн хичээлүүд бүх мэдээлэл бэлэн байгаа учраас нөгөө чадахгүй зүйлсээ олж хараад байвал урт заманд бүтэрч харагдаад байгаа. Чаддаг зүйлсээ ингээд хараад чаддаг зүйлсээрээ урт замаа төсөөлөх юм бол зам чинь дардаа харагддаг шүү хүүхдүүдээ гэж бас хэлж зөвлөмөр. За мөн энэ катализатор олимпиадын 12 дугаар ангид оролцож байгаа сурагчдаас олон улсын Менделеевийн олимпиадад оролцох одоо эрхийг олгодогоор бас энэ олимпиад онцлогтой. За тэгээ энэ олимпиадын эхний дөрөвт орсон сурагчид бол ерөнхийдөө бол олимпиадын одоо Монгол улсын 1-р баг болж оролцсон. За тэгээд мөн 5-аас 8 дугаар байранд орсон сурагчид бол одоо хувийн зардлаа буюу Монгол улсын 2-р баг болж оролцдогоор ийм онцлогтой байгаа. За тэгээ өнгөрсөн жил мөн энэ одоо журмаар шалгаруулт ингэж явагдсан байгаа. За тэгэхээр одоо 12 дугаар ангид тийм ээ одоо олон улсын олимпиадад одоо оролцох сонирхолтой байгаа хүүхдүүдэд л энэ бас нэлээд их том ийм боломжийг олгож байгаагаар бас онцлогтой байгаа. Монгол улс ерөөхдөө Менделеевийн олимпиадад амжилттай сайн оролцож байгаа. Амжилттай сайн оролцоод байгаа учраас бидэнд бас илүү боломж нээгдээд олон 2 дугаар багаа гаргах ч гэдэм үү те. Улс болон 2 дугаар багаа аваад 8 хүүхдээ аваад явъя гэдэг боломж гарахгүй. Тий. Монголчууд сайн байгаа учраас ийм боломж гарч ирж багаа байгаа. авч яваад боломж гарч ирж байна. Монголчуудын дотоод өрсөлдөөн ч гэсэн маш сайн байна. Сайн, чанга байгаа. Хүүхдүүд аягүй сайжирж байна.
Одоо ч ер нь бас юу ячлаа штэ. Нэг үе бодоход ер нь Монголынхан багт орчхол тийм ээ багтчихвал ер нь олон улсын медаль нэлээд найдвартай ийм бас цаг үе ирчээд байгаа байхгүй. Тэгэхээр ийшээгээ орноо л гэдэг нь хамгийн нэгдүгээр бид олон улсад орох гэж хичээгэж Монголоос гарчих юм бол олон улсын дастан болчихж байгаа гэсэн үг. Тий. Тэгээд энэ маань бас ингээд цааш та хүүхдүүдийн одоо гадаадуудын ихтэй сургууль суралцах ч гэдэг юм тийм ээ. Энэ их бүх одоо үйл ажиллагаанд бол маш их том нэмэх оноо болж явдаг. За жишээ нь одоо түрүүнд дурдсан шүү дээ 21 онд одоо монголчуудын амжилт ингээд гинт өссөн гэж. За яг тэр жил Монголын багт багтжсэн одоо 4 сурагч байдаг байхгүй. За Гэрэл, Тэмүүжин, за Ирмөн, Бумчин гэж юм 4 сурагч. За эдгээр 4 сурагчд бол одоо Монголын анхны олон улсын мөнгөн медалуудыг авчирсан юм одоо гавьяата. За тэгээд энэ амжилтаараа одоо Гэрэл, Ирмөн, Тэмүүжин гэсэн энэ 3 сурагч нь болохоор одоо дэлхийн ч баг номер 1 сургууль болчлаа шүү дээ. Массачусетсийн одоо технологийн сургууль гэдэг тийм ээ. MIT гэж энэ сургуульд бол одоо суралцдаг. За одоо ер нь баг төгсөх нэлийн төгсөж байгаа. За тэгээ Бумчин болохоор Японы засгийн газрын тэтгэлгээр одоо Момбушо гэж тийм ээ ярьдаг. Энэ тэтгэлэгт одоо тэнцээд одоо Японы их сургуульд бас Дэлхийд дастай өгтөд болоо бүгдээрээ л ер нь дэлхийд Монголд ингээд 12 дугаар ингээд төгсөөл одоо дэлхийн дастай сургуулиуд орчих чадчихна гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэгээд нөгөө түрүүчийн яриад байсан нөгөө цамцтай гэдэг чи одоо нөгөө шавнар чин багштай эргээд одоо яаж ачин хариулах вэ гэхээр одоо сайн сургуульд оролцоо. Тэгээд тухайн сургуулийнхаа одоо цамцыг нь байгаа. Тэгээд нөгөө цамцаар нь одоо гангарцгаад тэргүүрэл одоо бахархаад одоо энэ чинь манай шав явуул сургуулаасаа гэж тийм. Ээж чи баг өмснөө. Тэгээд элдв юм дээр нөгөө цамцаал өмсцэн тоож. Зөв тэрчээс нэг төрлийн аягүй том бахархал болж орж Тийм том бахархал. Тэндээс чи үлгэж шаавж байгаа юм чи. Тэнгүү тэр чин бас зөрүүлээд бус багш нартай нөгөө нэг юм ирч хүч инспирэшн мотивац болоо тийм. За ерөнхийдөө 3 багштай хүрэлцэн ирээд ярилцсанд баярлалаа. Тэгээд маркетинг 101-ийн маань энэ дугаар үгээр ингээ өндөрлж байна. Ямар тааш нөгөө нэг нийтлэг биш ч гэсэн маш сонирхолтой сэдвийн талаар ярилцлаа. Тэгээд 3 багштай баярлалаа. За баярлалаа.